Арим төрийн эрх үзэгчтэй Тэнгэрийн зам мэдээллийн хөтөлбөрийн өнөөдрийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Одоо эхний мэдээг дамжуулъя. Монгол Улсын эмийн үйлдвэрлэл үйлчилгээний дийлэнх хувийг Европ эмийн үйлдвэрлэл эзэлдэг бол уламжлал буюу эмийн ургамлын үйлдвэрлэл эрхэлдэг 6 үйлдвэр байдаг байна. Дэлхийн нийтээр уламжлалт эмчилгээний чиг хандлагыг дэмжих болсон үн үед эцсээр үеэсээ эмийн ургамал хэрэглэж ирсэн манайхан Европ эм эмчилгээг ихээхэн хэрэглэх болсон нь тийм ч таатай зүйл биш. Энэ талаар болон эмийн ургамлын зах зээлийн эрэлт хэрэгцээг тодорхойлохоор эмийн мэргэжилтэнгүүд болон ургамал судлаачид хуралдлаа. Ер нь манай улсад бол нэг 800 гаруй эм ургамал бүртгэгдсэн байгаа шүү дээ. За тэрэн дотроос бол яг идэвхтэй эргэлтэнд явж байгаа бол 200 гаруй нэрийн ургамал байдсан байгаа. Тэгээд энэ нэг ашиглаад мөн одоо бусад орноос импортлогдож байгаа эмийн ургамлын түүхийн эдүүдэд одоо ашигласан нэг 600 гаруй нийт төрлийн жишээлбэл уламжлалт эмийн үйлдвэр нийт төрлийн бүтээгдэхүүнийг манай ус үйлдвэрлэдэг гэдэг тийм тоо бол байгаа л да. Гэхдээ ер нь бол төрөөс те зориуд одоо дэмжиж энэ үндэсний эмийн үйлдвэрүүд тэр дотроо энэ эх орныхоо байгалийн баялагийг ашиглаж үйлдвэрлэл явуулж байгаа үйлдвэрүүдэд бол дэмжих шаардлагатай гэж бид үзэж байгаа. Манай орны эм үйлдвэрлэгчид үйлдвэрлэлдээ экологийн цэвэр бүтээгдэхүүн буюу биотехнологиг онцгой анхаарах цаг хэдийнэ болж хэмээн семинарт оролцогчид ярьж байна. Нийслэлийн хэмжээнд эм үйлдвэрлэгчдийн эм холбоонд бүртгэлтэй 260 орчим эмийн үйлдвэр байдаг байна. Эдгээр үйлдвэрүүдийн 1600 орчим салбар эмийн сангаар Монгол орны хүн ам үйлчлүүлж байна. Харин хамгийн сүүлд гаргасан судалгаагаар Дархуул аймагт 63 овгийн 240 төрлийн 460 орчим зүйлийн ургамал байдаг гэсэн мэдээ гарчээ. Эдгээрээс боролцох нь нохон хөшөө, сүд, таван салаа, мөн төлөгч өвс, анс, мойл зэрэг ургамлыг иргэд ихээр түн эмийн зориулалтаар хэрэглэдэг байна. Түүнчлэн Дархуул аймгийн орчимд сөөгөн боролцох нь толбод садган цэцэг гэх мэт нэлээд олон тооны эмийн ургамал ургадад тухайж мэргэжилтнүүд семинарын үеэр тавьсан илэрхийлэлд дурдж байлаа. Яг үйлдвэрлэлд гаргаж байгаа бүтээгдэхүүний хувьд бол манайх бол уламжилт эмийг стооцвол яг тийм одоо нийлмэл найрлагатай олон найрлагатай эмийн түүхий дээр бэлтгэсэн эм бэлтгэл хийж үл чадахгүй байгаа дагнсан зүйлийг хийж байгаа шүү дээ. Тэгэхээр цаашдаа бол энэ чиглэлээр одоо ургамлын янз бүрийн цайнууд ч гэх юм уу те ийм бүтээгдэхүүнүүд хийх шаардлагатай байгаа. Харин үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнүүд бол тухайн ургамлын одоо бүтээгдэхүүнийг яаж хэрэглэх вэ гэдэг зааврыг тухай бүр нь одоо эмийнхэн сав баглаан дээр тавьж өгдөг учраас хэрэглэгчд бол яг тэр зааврын дагуу ашиглах боломжтой байдаг. Монголчууд бид эрт дээр үеэс л ургамлын аймгийг эмийн хүнсний болон хортой гэх мэтээр ангилан амьдрал ахуйдаа хэрэглэсээр ирсэн. Харин сүүлийн жилүүдэд эрт ахуйгаас уламжлан ирсэн энэ зүйл бараг үгүй болж бид савл хийвэл эмийн санг зорин болохгүй эмийг тэр бүр эмчийн зааваргүйгээр дур мэдэн авч өөр өөрсдийгөө эмчлэх болсон. За бидний уламжилж ирсэн ардын эмчилгээ эмийн ургамлыг эмчилгээнд хэрэглэн өвчтнийг экологийн цэвэр бүтээгдэхүүнээр ханган ажиллах нь дэлхийн нийтийн эмийн мэргэжилтнүүдийн чин хандлага болоод байхад ургамлаар эмчилгээ сувилгаа хийн эрүүлж их боломжтой гэдгийг хэдийнэ баталчихсан монголчууд бид хуучин уламжлалаас сэргэн эмийн ургамлыг эмчилгээндээ өргөн хэрэглэхэд болохгүй зүйл байхгүй үзье. За энэ чүүднээс өнөөдөр эмийн ургамлын зах зээлийн эрэлт хэрэгцээг тодорхойлохын тулд эм үйлдвэрлэгчид болон эмийн ургамлын түүхийд нийлүүлэгчид түүнчлэн тариаланч судлаачид эмийн үйлдвэрүүдийн өнөөгийн байдал болон талбайд тарьж ургуулж байгаа эмийн ургамлын байгаль орчны үнэлгээ зэрэг асуудлыг хөндөн санал бодлоо хуваалцсан юм а. Өвчингүй бол жаргал гэж бид ярьцгаадаг. Үнэхээр өвчин гэдэг бие махбодыг хэвийн бус болгож завирлахад хүргэдэг бол түүнээс гадна